Сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Батбаярын Цэрэн лам гэдэг. Би 2021 онд анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд уламжлалт засалт мэргэжлэр төгссөн. 2023 оноос спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төвийн анагаах ухааны албанд бага хэмжээр ажиллаж байгаа. 2024 оны 11 сард бүгд найрамдах Беларусь улсад спортын гэмтэл, спортын сэргээн засах хэмжлэгээний чиг хандлагаар мэргэжил дэвшлүүлсэн. Өнөөдөр би та бүхэндээ Монгол улсад спортын анагаах ухааны хөгжсөн түүхийн талаар танилцуулна. 1921 онд ардын хувьсгал ялан мандсан тэр цагаас хойш Хичанжин Дамдангийн Сүхбаатараар өдөртүүлсэн ардын арим дотор морин спорт болон гимнастик зэрэг спортын төрөл үүссэн. 1920-аас 1940 оны хувьд спортын анагаах ухааны суурь тавигдсан үе гэж нэрлэж болно. Энэ үед нь одоо Монголын ард түмний бие биелдрыг хөгжүүлэх, биеийн тамир спортоор хичээлэхсдийн тоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийг сахин хамгаалах зорилготой ажиллаж исэн. За 1940-с 1960 оны хугацаанд биеийн тамир спортын тогтолцоо бүрэлдсэн үе. Энэ үед нь анхны спортын байгуулагдаж, спортын байгууллагт нь одоо мэргэжлийн дасгалжуулагч эмч нарын хамтын ажиллагаа эхэлсэн үе гэж нэрлэдэг. Монгол улсад орчин цагийн спортын анагаах ухаан эрдэм шинжилгээ судалгааны ажлыг эрхэлсэн бие даасан бүтцийг байгуулахаар Монгол ардын хувьсгалт намын төв хороо сайд нарын зөвлөл 1960 оны 5 сарын 5-ны өдрийн 214-144 дугаар тогтоолоор байгуулахаар шийдвэрлэж улмаар 1961 оны 3 сарын 31-ний өдөр эрүүлийг хамгаалах яамны сайдын 93 дугаар тоод тушаалаар тамирчдад эмнэлэг хяналт тавих эмнэлэг биеийн тамирын диспансерыг байгуулсан түүхтэй. Энэ эмнэлэг биеийн тамирын диспансерт одоо их хэмж тарва, совилогч, очирч авнаар анхлан одоо ажлын гараагаа эхэлж байсан түүхтэй. 1980-аас 81 оны хооронд одоо Монголын спортын холбоо болон эрүүлийг хамгаалах яам зөвлөлт холбоотуулсад тамирчны бэлтгэлийн ачаалал, сэргэлт, биохимийн шинжилгээ, спортын гэмтэл чиглэлээр одоо суралцах одоо хүсэл тавьсны хүрээнд зөвлөлт холбоотуулсан спорт анагаах ухааны төвөөс Сианков Монголд 1-2 жилийн хугацаатай томилогдсон ажиллаж 1981 онд анхны спортын эмч сургагч багшийн сургалтыг зохион байгуулсан байдаг. Энэ сургалтанд нь болохоор манай Монголын Дамдан, Сүрэн, Дашням, Лам Сүрэн, Баяр сайхан одоо Дамдан дорж нар суралцаж төгссөн байдаг. Үүнээс цаашлаад зөвлөлт холбоотуулсад урт болон богино хэмжээний сургалтанд манай Монголын эмч нар хамрагдаж мэргэжил дэвшлүүлж мөн зөвлөлт холбоотуулсаас Цинкальский, Осипов, Хабинский нар ирж одоо сургалт зохион байгуулж байсан. Энэ үеэс эхлээд 1984 он хүртэл одоо манай эмнэлэг биеийн тамирын диспансерын эмч эмнэлгийн ажилтан бусад ажилтан нийтдээ 20 орон тоотой байсны одоо 10 нь бол нарийн мэргэжлийн эмч нар байсан. Одоо энэ зурган дээрээс харах юм бол эмнэлэг биеийн тамирын диспансерын үе үеийн эмч нарын ажиллаж байгаа төрс та бүхэндээ харуулж байна. За 1964 оны Токио, 68 оны Мехико, 72 оны Мюнхен, 76 оны Монреал, 1980 оны Москвагаас 2024 оны Парисын зуны олимп, паралимпийн наадам, Азийн наадмуудад оролцсон одоо баг тамирчны эмнэлэг хяналтын үзлэг шинжилгээг одоо манай үе үеийн эмч нар одоо хариуцаж ажиллаж идэг. Сүүлд одоо болсон Парисын наадамд бол манай тамирчид маш сайн оролцож одоо олон медалийн эзэдүүд болсон байгаа. Энэ бүхэнд гэх юм бол ард нь эмнэлгийн баг ажиллаж идэг гэдгийг одоо спорт анагаах ухааны хөгжил хэрэг ахицтай явааг бол бид бүхэн ойлгох хэрэгтэй. 2020 оны 4 сарын 15-ны засгийн газрын 134 дугаар тогтоолоор спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төв үүсгэн байгуулагдсан.
Анагаах ухааны албан идэвхтэй хөдөлгөөн спортоор хичээлэгч иргэд үндэсний шгшээ багийн тамирчдад спорт анагаах ухааны тусламж үйлчилгээ үзүүлэх, биеийн тамир спортын шинжлэх ухааны суурь болон хавсрах судалгаа, шинжилгээ хийх чиг үүргийг хэрэгжүүлэн ажилдаг, спортын гэмтэл сонгох судлал, спортын зүрх судлал, сэргээн засах судлал, уламжлалт анагаах ухаан, эрүүн нүрийн мэс засал, дүрс онцлогоо, хөдөлгөөн засал, бага хэмжээний бүрэлдэхүүнтэйгээр бол үйл ажиллагаа эрхэлж үндэсний шгшээ баг дээр тулгуурлаж үйл ажиллагаагаа бол явуулдаг. За анхаарал тавьсанд баярлалаа.